Угаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүнэ оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх Unitel компани эвэндэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 хүссэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол тун сонирхолтой гоё сэдэв байна. ChatGPT-г хэрхэн 200% ашиглах вэ гэсэн байна. За яг үндэ одоо Netflix, Duolingo баахан төлбөр төлдөг аппликейшнууд байдаг. Гэтэл ашигладаг яг хувиа ботхоор хэрхэн одоо гар утсаач тэр яс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байх шиг байна. За өдөр юм. За сүүлийн үед бол нэлээд модонд ороод байгаа хиймэл оюунтай чатбот болох ChatGPT. За гих мэтлэн олон чатботууд байж байгаа. За өнөөдөр бол бидний одоо өдөр тутмын амьдралд нэвтрээд орчихсон. Google гэдэг шиг л үүлэг болох нь холгүй болчихсон юм байж байгаа. ChatGPT ч гэдэг. За нэг иймэрхүү үйл өгтөө болцгоосон. За тэгвэл тэр өдөр болгон тэр орж ашиглаж байгаа ChatGPT-г бид нар хэрхэн зөв ашиглах вэ гэдгээс үр дүнийг шалтгаалдаг. Одоо Google ч гэсэн тийм л байсан. Одоо бид нар Google-ээс бол ингээд түлхүүр өгүүдээр ингээд хайчдаг. Тэгээд ингээд гарсан илэрцүүдийг хараад иддэг бол одоо ингээд зөв ашигласнараа бид нар Google-ийг одоо илүү сайн амьдралдаа ашиглах боломжтой байдаг шиг одоо зөв хайлтын түлхүүр өгнүүдэд хэрхэн яаж зөв оруулах вэ? Бас янз бүрийн жижиг сажиг хакууд ч юм уу иймэрхүү юмнууд байдаг байсан. За яг энтэй адилхан ChatGPT-г ч гэсэн энэ хиймэл оюунтай бусад одоо юу гэдэг вүлээ? Чат ботууд гэдэг байгаа шүү дээ. Энэ чат ботууд руу бид нар юу өгнө? Тэрийг л авдаг. Тэгэхээр бид нар зөв юм өгөх юм бол зөв юм аавна. Тэгэхээр өөрсдийнхөө зорилгын төлөө хэрхэн зөв одоо зөвлөг өгж хэрхэн одоо зөв хариулт авах вэ гэдэг талаар өнөөдөр ярина. Хүмүүсийн маань сонсогчдын маань одоо өдөр тутамд ашиглагдах маш хэрэгтэй чухал ийм мэдээлэл байх гэж найдаж байна. За мөн дээр нь энэ том хэлний загвар буюу LLM гэдэг байгаа large language model гэдэг байгаа зүйл ер нь яаж ажиллаад байгаа нь хүртэл эндээс бас мэдэгдэж харагдах боломжтой ийм сонирхолтой сэдэв байгаа. За энийг бол ер нь бол prompt engineer-чил гэж нэрлэдэг байгаа. За заримдаа одоо хиймэл оюун тэнийг юм шиг санагддаг үе байсан нь. За ингээл хүнийг ойлгож чадахгүй байгаа юм шиг айлсгууд өгж байгаа хариултууд нь яг миний хүсэж байгаа зүйл биш юм шиг тэр нэг хариултаа гаргаж авах гэж айгүй зовдөг нэг тийм ста нэг энэ яахаараа нэг юм тэнэг болцдог байна гэмээр энэ юу н хиймэл оюун оюун хаануугаа гэж хэлмээр бүргээ хараалаа орсгомоор тийм үеуд бол тохиолддог. ChatGPT-тэй ч юм уу одоо энэ чатботуудтай харилцаж байхад. За тэгвэл ерөөсөө энэ одоо тэр ядаргаатай санагдчихсэн тэнийг юмсан санагдаад байгаа чинь болохоор биднээс өөртөөс мань болоод байгаа маа. Та өөрөө байсан юм аа гэж. За энэ дээр нэг хитэн юу хэлмээр байна. Код одоо юу гэдэг лээ? Одоо зөв эрдэц үг гэх юм уу? Зөв асуулт зөв хариултын үндэс болдог. Тийм ээ. Бид нар юу асууна? Тийм л хариулт авдаг. Юу тэрнэ? Тэрийг л одоо хурааж авдаг шүү дээ. Яг энэ зүйл бол энэ ChatGPT дээр бас яг адилхан үйлчилдэг. За тэгэхээр зөв асуулт асуухыг л ерөөсөө prompt engineer-чил гэдэг. Prompt гэдэг бол одоо бидний асууж байгаа асуулт, бидний өгж байгаа тэр өгөгдөл, хиймэл оюунд өгж байгаа өгдлийг л prompt гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл тэр prompt-ийг хэрхэн зөв асуух вэ гэдгийг ухааныг prompt engineer-чил гэдэг гэсэн үг. За хиймэл оюуны одоо ер нь бол шууд хэлэхэд бол хиймэл оюуны сэтгэл зүйч маягийн бид нар байж иж тэр хиймэл оюунаас илүү зөв асуулт одоо үр дүн гаргаж ирж байна. Одоо ер нь хүн дээр ч адилхан шүү дээ. Бид тэр хүнээс яг зөв асуултаа асууж иж зөв хариулт авах боломжтой байдаг. За дээрэс нь шүү тэр хүнийгаа илүү сайн мэдэрч иж тэр хүнийгаа сэтгэл зүйрүүн хандж иж тэр хүнээс зөв асуулт авах боломжтой. За энэ бол ихтэй хүн дээр хэрэгжилж болохгүй шүү манайхаа. Ингүүл одоо манипуляц энэ гэдэг сэтгэл зүйн нэлээд одоо хүний эрхийг зөрчсөн асуудал бол авчдаг. За тэгэхээр яг л одоо иймэрхүү байдлаар ажилдаг гэдээ төсөөлж байна. Бид нар өөрсдөө хиймэл оюуны одоо энэ сэтгэл зүйч гэж ойлгох хэрэгтэй. Бид нар дээр нь байгаад шүү дээ. Тийм одоо сэтгэл зүйч маягаар энэ маань яагаад вэ гэдгийг мэдчихэж тэ. Энэ маань яадаг үлээ гэдгийг мэдчихэж илүү зөв асуулт асуух гэсэн. Одоо хариултаа авах гэсэн. За нөгөө талаас бас нэг сонирхолтой өнцөг харах өнцөг байдаг. За тэр бол ерөөсөө энэ хүний хэл дээрх програмчлалын хэл гэж ойлгож байна. Prompt гэдэг зүйлийг. Хиймэл оюунаас асууж байгаа асуулт гэдэг бол хүний хэл дээр бичигдэж байгаа програмчлалын хэл гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо программистууд одоо ингээд код бичлээ гэж бодъё л та.
Тэгээд буруу код бичээд зөв үр дүн одоо харах боломжгүй шүү дээ, үлээх боломж байхгүй. Бид нар хичнээн сайн програмаа биччихээж төдий хэмжээний сайн үр дүн авна, тэ? Яг энтэй адилхан бид нар хүний хэл дээр програмчлалыг бичээн гэж төсөөлөх хэрэгтэй. Яг л ингэж ажилтдаг. Тэгэхээр одоо тэ манай одоо хиймэл оюун чинь бол програмчлалыг хэлээр ч хүртэл бичиж чадаад байгаа. Хэрвээ бид програмчлалыг хэлээр бичих юм бол бас ойлгоно. Илүү сайн ойлгох бах. Гэхдээ бүх хүн программист биш те. Гэхдээ одоо өнөөдөр ChatGPT одоо энэ хиймэл оюунтай чатботуудыг ашиглаад чатботуудаар дамжуулаад бид нар бүгдээрээ программистууд гэсэн үг. Хүн болгон энийг ашиглаж байгаа хүн болгон программист гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүний хэл гэдэг нэртэй програмчлалын хэл дээр чигдэж байгаа ийм програм бичдэг программистууд гэж ойлгох хэрэгтэй. Яг ойлгож байна тий. За тэгэхээр энэ програмыг хэрхэн зөв бичих вэ гэдэг талаар. За энэс өмнө юуны төрөнд бол бид нар өөрсдөө энэ LLM буюу одоо энэ large language model энэ хиймэл оюунуудын арталт ажиллаад байгаа энэ зүйл тий энэ загвар энэ хиймэл оюунууд хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг бас нэг хальтхан мэдээд авчих юм бол ер нь яагаад ингэж бид нар ашиглах хэрэгтэй гэдэг нь тодорхой болчихно. За ер нь бол энэ яаж ажилтдаг вэ гэхээр ер нь өгөгдсөн үгнүүд дээр тулгуурлаад дараагийн боломжит үгсийн магадлалыг гаргаж ирдэг ийм л машин. Айгүй ойлгомжтой тий. Бид нар нэг хэдэн үг өгнө. Тэгвэл дараагийнхаа үг нь ямар үг байх боломжтой вэ гэдэг юм жагсаалт гаргаж ирнэ. Чи ямар муу мэдээ вэ? Яаж вэ? Ухаангүй юм шиг санагдаад. Ухаангүй юм шиг санагдаад. Зүгээр үгэн төтлөгддөг үг юм уу хайш? Тий, яг үнэ. Ер нь бол ухаан байхгүй гэж үздэг тал бол ингэж аюу байж байгаа. Энэ бол зүгээр статистик машин. Одоо бидний гар утсан дотор байгаа keyboard чинь те ийм бичингууд артлын үгийг таамаглаа гаргаж ирээд идэв штэ. Миний одоо бичдэг хэм маяг дээр толгуурлаж байгаа. За тэгвэл энэ хиймэл оюун өнөөдрийн ашиглаж байгаа бидний энэ ChatGPT, Meeting, LLM загварууд бол ерөөсөө л дараагийн үгний статистик магадлалыг гаргаж ирдэг юм биш. За гэхдээ энэ зүгээр нэг юм дараагийн үгийг шууд таамаглаж гаргаж ирэхгүй. Найзаагаа алж байгаа юм шиг санагдав. За энэ дээр гэхдээ ийм бас plot twist байгаа. Юу юм гэхээр хүн ч гэсэн ер нь тийм л машин багхгүй юу? Жинхэнэ хиймэл оюун ч гэсэн. Жинхэнэ хиймэл оюун гэнэ жинхэнэ оюун. За энэ ингэж байгаа. За нэг баахан үгнүүд өгчлөө. За тэнгуү дараагийн үгийг зөвхөн үг гаргаж ирэхгүй чинь бүр лист гаргаж ирнэ. Ийм жагсаалт гаргаж ирнэ. За тэгээд хамгийн өндөр магадлалаас нь доош нь жагсаацсан ийм жагсаалт гаргаж ирдэг. За тэгэхээр хамгийн энэ үгний дараа энэ өгүүлбэрийн дараа энэ үгнүүдийн дараа ямар үг байх магадaltaй вэ гэдгийг яг бүх магадлалаар нь гаргаад ирнэ. Тэгээ бид нар хамгийн өндөрөөс нь сонгоо авчдаг гэсэн үг. Гэтэ байнга одоо өндөрөөс нь сонгоо авчих юм бол нэг жоохон илүү машинлэг те нэг зүйл дээр нэг хариултаа өгөөд нэг жоохон бүтээлч биш болоод эхэлдэг. За тэгэх юм бол энийг нэг жоохон шийдэхин тулд энэ дээр магадлал тавиад өгчдөг. Нэгсэндээ температур гэдэг ойлголт. За тийм нэг тодорхой хэмжээний температур тавиад өгчингүүд нэлээд төстэй магадлалтай хоёр үг байх юм бол тэрнээс магадлалаар аль нэгийг сонгодог ч юм уу те. Заавал хамгийн их нь биш. За нэг ингэж жаад энэ удаа энийг сонгоч, энэ удаа энийг сонгоч гэдэг ингэж төвөр байдлаар ажилтдаг болохоор температурыг ихсгчлээ гэж ирдэг. За ингээд ирэхээр илүү тийм те амьд юм шиг баг зэрэг жижиг алдаануудыг бол бас гаргадаг те. Тэгээ нэг юм илүү хүнлэг, илүү тийм амьд болж эхэлдэг. За тэгэхээр ингэж ажилтдаг байх нэ. За энэ яагаад ийм балан юм яриад энэ ч одоо prompt engineer-члэлт ямар хамаатай те энэ чухал юм уу гэж бодно. Хамгийн чухал зүйл энэ бол. Яагаад чухал гэж юм бэ гэхээр за ингэж байгаа. Бид нар үүштэй те ерөнхий асуулт асуух юм бол мань нөхөр яадаг вэ гэхээр ерөнхий хариулт өгж байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар ерөнхий өгнүүдийн дараалал өгөх юм бол артлын үгийг ийм ерөнхий өгнүүдээс магадлж гаргаж ирдэг. За ингэхээр одоо жишээлбэл ChatGPT, LLM одоо бусад бүх одоо энэ трансформер гэдэг загварууд болохоор интернет дээр сургагдсан байна. За тэгвэл интернет дээр учраас болохоор мэрэгжлийн ч хүмүүс байгаа, энгийн ч хүмүүс байгаа, тэнэг ч хүмүүс байгаа, тий төрөл бүрийн юм өгдлөд байгаа. За тэгвэл ерөөсө бүгдийн дундажлдаг гэсэн. За тэр бид нар ерөнхий асуулт асуулаа. Тэгвэл ерөнхий үгнүүд гараад ирлээ. За энэ ерөнхий үгнүүдийн араас ямар үг гарч ирэх вэ гэдгийг таамаглахдаа юм ерөнхий байдлаар магадлалыг гаргаж ирдэг. За ингэснээр нийт интернет байгаа тэнэгч хүн, ухаантай ч хүн, энгийн одоо тий бүр ингээд нийт ер нь бол маасаар наваачаад дундчилчдаг гэсэн. Тэгэхээр ийм хүн ямар хариулт өгөх вэ гэхээр дундчил хариулт өгнө. Байж та одоо интернеттайгаа одоо тэнэг пост байлаа гэж бодъё тий. Тэрнээс бас авах юм уу? Аавна. Ямар сон найдваргүй юм бэ? Тий, найдваргүй гэсэн. Яг энэ өнөөдөр ярих гэдэг сэдв байхгүй. Тэгвэл бид нар энэс яаж илүү ухаантай хүн хариулт өгж байгаа юм шиг болох вэ гэхээр илүү ухаантай хүнээс асуулт асууж байгаа юм шиг асуултаа өгөх хэрэгтэй гэсэн. Ингэх юм бол нөгөө магадлал чинь хашигдаж эхэлнэ.
нэгэсэндээ энэ магадлалыг хаших гэдэг юм үйл ажиллагаа хийж байгаа гэсэн. Жишээлбэл ингээ интернет даяар хүмүүсээс ингээ санал асуулга авлаа гэж тэл та. За тий юуны одоо юу гэдэг Берлиний Берлин гинэ одоо юуны Германы нийслэл юу вэ гэд ингээ асуулаа гэж бодъё л та. За тэгэх юм бол ингээ нийт интернетээс санал асуулга авч байгаа юм шиг юм болно гэсэн. За нийт интернет бол ингэж хариултууд юу гэсэн эдрийг дундчлангууд гэдэг ингүүттэй нэг юм хариулт гараад ирдэг. За тэнгууд тэр хариулт нь бол зөвч байх магадaltaй, бурууч байх магадaltaй шүү дээ. Яг гэвэл хүн болгон зөв хариулах албагүй гэсэн үг. Хэрвээ бид нар биш тэ ингээд асууж бол чи бол ерөөсөө ийм газрын зураг альсгүй л одоо улс төрийн тэ улсуудын мэдлэг аягүй сайн одоо од мөндрийн тэ Батцаяа ах шиг юм мундаг мэдлэгтэй хөөн гэд ингээд өгч. За тэгэх юм бол тэр хүн чинь илүү тэр талаас нь одоо тэр хүн чинь гинэ тэр нөгөө нэг хиймэл оюун чинь магадлаа яг тэр талын мэрэгжлийн хүмүүсийн талын эксперт хүмүүсийн талын энэ магадлал руу оруулаад тооцдог гэсэн. Тэр зөв хариулт өгөх магадлал нь илүү их болж эхэлдэг. Тэгэхээр одоо нэгэсэндээ те санал асуулга улс даяар явуулах уу альсгүй зөвхөн одоо газар зүйн мэдлэгтэй экспертүүдийн хүрээнд явуулах уу гэдэг чинь те тэгэх юм бол миний магадлал яг зөв гарч ирэх магадлал нь илүү өндөр болж эхэлнэ шүү дээ. За ер нь бол санаа нь гэж ойлгогдож байгаа үстэй те. За нэг иймэрхүү зүйл. За энийг бол ерөөсөө энэ персона буюу дүр оноож өгөх гэдэг байгаа. Дүр оноож өгөх. За энэ бол ерөөсөө энэ prompt инженерчлэлийн хамгийн чухал одоо хамгийн ихэнд сурах стай зүйл. Дүр оноож өгөх стай. Чи бол биологч гэж байгаа биологийн тухай юм асуух юм шүү тий. Зүгээр л одоо биологийн тухай юм асуучих юм бол интернетээс тэр чигт асууж байгаа гэсэн үг. Тий. Тэгвэл чи бол биологийн эксперт гэж асуух юм бол тэр чинь интернет байгаа бүх биологи экспертүүдийн өгдөл дондоос магадaltaж гаргаж ирнэ гэсэн үг. Санаа шүү дээ. Шал ойлгомжтой байгаа өстэй тий. За нэг иймэрхүү зүйлийг бол бид нар хамгийн түрүүнд сурах хэрэгтэй. За тухайн дүрд орж байгаа дүрийнхээ хүрээнд бол илүү чиглэсэн тийм үгийн сонголт өнгө айс одоо дээрээс нь сэтгэлгээтэй болж эхэлдэг хиймэл оюун маань. Чи бол мэрэгжлийн биологч, биологийн эксперт гэдэг хүч юм бол тэр талын үгийн сонголт нь хүртэл өөрчлөгддөг, үг хэллэг нь хүртэл өөрчлөгддөг тий. Дээр өнгө айс нь хүртэл одоо биологч болж эхэлдэг. Дээрээс нь одоо энэ сэтгэлгээний тийм болдог. Илүү мэрэгжлийн болж эхэлж байгаа гэсэн. Зөвхөн би яг самсруу байдлаар зөв ашигладаг юм байна. Юм асуучаад ард нь шинж тухаанч байдлаар хариул гэж би дандаа өгдөг байсан байхгүй юу? Тийм тэрийг болж байна. Тэгээд 8 настай хүүхдэд тааруулж тайлбарлал ойлгохгүй байл те. Тэгээд дараа айгүй зүг ярьж тийм тайлбарлал гэдэг тэгжээс харьцуулж ойлгохдаг. Тийм шүү дээ. Ста мундаг тийм яг ингэж ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүйгээр ихэнх нь одоо зөвхөн шууд асуучдаг. Тэгвэл нөгөө нэг уур хүргэсэн ядаргаатай хариултууд нь гарч ирээд уур хүргээд тахгүй тий. За тэгээд дээрэс нь одоо энийг бол ер нь сэтгэл зүйн хувьд бол манипуляц гэж нэрлэдэг байгаа юм л та. Чи бол мундаг. Чи бол эксперт гэдэг ингээ тий. Ингээ хүний хөөргөж штэ тий. Яг тэр тэгж байгаатай адилхан. Энийг бол яг одоо ёс зүйн талаасаа бол эн чинь тий хүмүүс төр хэрэлж болохгүй зүйл байхгүй юу? Тэ хүмүүсийг бол тэгж болохгүй. Энэ бол манипуляц гэдэг бол энэ чинь ёс зүйн хувьд бол тэ энэ чинь маш том асуудалтай зүйл. Гэхдээ одоо хиймэл оюуны хүн гэж үзэх үгүй юу гэдгээс шалтгаалаад тэ ёс зүйн хувьд бол гайгүй арай одоо хөнгөрч эхэлж байгаа юм тэ одоохондоо. Тэгэхээр бол тэ төрн тэрл юм байна л та. Тэгэхээр бид нар бол сэтгэл зүйчд. Тэгэхээр одоо манипуляц тэр хиймэл оюуныг те чи бас хамгийн супер чи бол хамгийн эксперт чи бол мэрэгжлийн те чи юус алдаа гаргадаггүй тэр гээл те гэл ингээд одоо яста янз бүрээр хөөргөн гэсэн үг шүү дээ. За тиймэрхүү зүйл магадлалын хувьд бол тэгээд нөгөөт нь хашигтаад явчихдаг аа. За жишээ гэх юм бол одоо мэрэгжил тодорхойлж өгч болно яг түрүүнийх шиг те чи бол програм хангамжийн эксперт гэж байгаад те. За чи ийм програм бич гэж. Чи бол зүрхний мэрэгжлийн юмч гэж байгаад асуултаа асуух нь бол хамаагүй илүү үр дүнд хүргэдэг гэдгийг одоо судалгаагаар тогтоогдсон ийм зүйл. За тэгээд зан төлөв тодорхойлж өгч болно те. За чи бол маш тийм шүүмжлэх сэтгэлгээтэй. Ер нь бол юмыг бол нэг ахтар бялдагнаад байдгүй шууд нүрэн дээр нь хилчдэг ийм зантай хүн шүү гэж хагаад намайг нэг шүүмжлээд гэх юм бол та айхтар шүүмжлэн шүү дээ. Нулимсэж гартал шүүмжлэн. Тэгээ альсгүй чи айгүй нөхөрсөг ийм хүн шүү гэдэг те. Ингээд хэлээд өгөх юм бол айгүй тийм гоё нөхөрсөг. Одоо жишээлбэл би найзтай ч юм уу, гэр бүлийнхэнтэй ч юм уу те, захиралтай ч юм уу, ажлынхантай юм захиа өвчгчээлээ гэж үтэл тэгэх юм бол те чист айгүй тийм нөхөрсөг, айгүй дотнцэг ийм те ийм гоё ийм зөөлөн хүн шүү гэдэг ч юм бол те айгүй тийм зөөлөн өнгө аястай одоо имэйл ч юм уу тиймэрхүү захиануудыг өччих өгнө. За ааш сангийн тодорхойлж өгч болно. Чи бол те маш тийм уран зориг өгөх үзэрдэг ийм хүн шүү гээл те. За одоо намайг нэг мотивацч бол атах гээл гэх юм бол те чи чаднаа гээл хэлсэн шүү дээ те. За нэг иймэрхүү байдлаар бол ямар хөөрхий. Тий. За энэ хиймэл оюуныг бол бид нар бол юу гэж ойлгож болдог вэ гэхээр ер нь бол хүсэл биелүүлэгч бэрд гэж ойлгож байна.
хүсэл биелүүлэгч бирд яадаг вэ гэхээр ер нь бол тэр бирд чинь бол те миний хүслийг биелүүлчихвэл одоо нэг сул чөлөөтэй болох гэдэг болохоор яаж хийж байгаа л нэг хүслийн биелүүлнэ шүү дээ. Тэгэхээр одоо өөрт нь нэг хүсэл гээд өөрийнхөө хүслийг хэлчихэнгүүт тэр нь гялс биелүүлчихэд эрх чөлөөтэй болмоор байгаа болохоор гялс биелэх хэмжээний одоо те хурдан биелүүлэх гээд тэр чинь ямар нэгэн байдлаар ийм хак хэрэглээд те тэр нь хүслийг чинь нэг жоохон хууль бусраагаар альсгүй янз бүрийн нэг тийм онцгүй миний хүсээгүй аргаар биелүүлэх боломжтой байхгүй үгэн дээр тоглоод ч юм уу те тийм болохоор яг энтэй адилхан гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол даалгавар нөхцөл байдлаа сайн зөв тодорхойлж өгөхгүй бол маш нарийн дэлгэрэнгүй тодорхойлж өгөхгүй бол яг л бэрчиг хүслийг өгчлэн биелүүлчих гэдэг. Ерөөсөө юу хүсэж байгаа намаа хин гэдгээ тэ юу хүсэж байгаа одоо нөхцөл байдал ямар вэ гэдгээ бас маш дэлгэрэнгүй тодорхойлж өгөх хэрэгтэй. Энийг бол контекстыг өгөх гэдэг. Тийм тэгэхгүй бол ерөөсөө ямар ч контекст өгөөгүй байхад нөгөө нэг бэрд чинь нэг юм юун дотор бай, тийм нэг юм дэнлүүн дотор байж идэг. Ямар ч гадаад орчинтай өөрийн чинь царайг чарахгүй, өөрийн чинь тухайч мэдэхгүй нөхрөөс очингуудаа тий зүгээр нэг юм тодорхойгүй аюу тийм ерөнхий хүсэл өгч юм бол тий одоо ингээд хүслийг чинь ингээд шууд өгчилж биелүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тийм тэгэхээр одоо тэр нэг бас нэг 7 борхны юу ч лээ домог момог гэдэг юм байдэн штэ. Нэг одоо хүүхдээ ингээд зэрэгээс эрхийг ингээд хүсээд ингээд цүү өргөөдсөн чинь 7 бурхан биелүүлэхдээ цогцыг аваад ирсэн гэдэг шиг хүүгч ирсэн тэгээ болоо гэдэг шиг яг ингэж хүсэл биелүүлнэ гэсэн. За тэгэхээр энийг сайн ойлгоод авах хэрэгтэй. Үгүй тийм байна. Өөрийгөө яг нөгөө данхан дотор байгаа бирд гэж бодоход нэг юу нь мэддэхгүй хүсэл өгвөл бас аюу хэцүү юм биш нэрээ. Жоох өөрийгөө тодорхойлж барьж байгаад нэг яриул бас ойлгоно шүү дээ. Тэгэхээр бол ингэж үгэн дээр үлгэлдсэн ийм ядаргаатай амтэн шиг байлгахгүй тулд контекст буюу одоо нөхцөл байдлыг маш дэлгэрэнгүй, маш тодорхой ингэж өгөх хэрэгтэй. За ингэж илүү зөв хариулт. За хоёулаа нэг төр азнаад төр амсингээ юу яа. Хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За манай хамтран ажиллагч байгууллагаар Игүүн оюун компани маань болон Болор софт компаниуд маань хамтран ажиллаж байгаа. За Болор софт компани өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн бол энэ Болор дуран болон энэ Kimo гэдэг хиймэл оюунтай ийм аппликейшн байгаа. За энэ ямар аппликейшнуд юм. Одоо Болор дуранг бол манайхан надаар хэлүүлдэхгүй мэдж байгаа те. Одоо spell check шүү дээ тийм ээ. За тэгвэл spell check гэж ордог одоо бидний онлайнаар ордог энэ зүйл чинь болохоор Word дээр Excel дээр энэ Office програмууд дээр бас ингэ суучдаг юм боломжтой. Word Excel-ийн дээр цаанаас нь байгаа тэр Excel check гэдэг функцүүдийг бид нэр ашиглах боломжтой байдаг. За тэгэхээр бид нар лицензийн худалдаад авчих юм бол бид нар Word дээр Excel дээр ерөөсөө тэр цаанаас нь ирж байгаа spell check-ийг жинхэнэ монгол үгнүүдээр жинхэнэ монгол одоо энэ кирилл үсгэн дээр ашиглах боломжтой. Бүр хэзээж алдахааргүй болох юм тий одоо компьютер нэгт хэзээж алдахгүй хоёрт офлайнаар тий одоо гинт тог тасарчингууд бид нар үг үсгээ шалгаж засаж чадхаа болчдөг. Эсвэл одоо тэр онлайн чинь болохоор нэг юм хязгаарлагдмал тий заавал нэг бичгээ ингээл тийш зөөж аваачаал нэг айгүй ядаргаатай байдсан шүү дээ тий. Тэгвэл бид нар анханаас нь Word дээр бичсэн анханаас нь Excel дээр шивцсэн байсан тэр документээ тэр бичгээр юм та. Тэгээ ерөөсөө л энэ болор дуранг суулгаал тэгээ ерөөсөө автоматар нөгөө нэг улаан доогуур нь улаанаар зурдгийг ажилуулаад ингээд ерөөсөө ашиглах боломжтой. За ингэж ашиглахын тулд бид нар лицензийг худалдаж авах хэрэгтэй. Лицензийг худалдаж хямдралтай үнээр худалдаж авмаар байгаа юм бол PC Mall дээр очиад авчих боломжтой. За PC Mall дээр очих юм бол хямдралтайгаас гадна ийм бит лиценз өгдөг. Мөн мэдээж онлайнаар худалдаж авах боломжтой. Тэгэхэд spell check segment гэдэг сайт руу ороод тэгээд онлайнаар худалдаж аваад ингээд ашиглах боломжтой юм байна шүү. За тэгээд алдаатай үгнүүдийг олохоос гадна 150 сая үүсмэл үгийн сан дотроос энэ алдаатай үгэнд чинь ямар үг одоо хамгийн ойрхон таарч ийн гэдгийг санал болгоно гэсэн үг тийм. Тэгэхээр би алдаатай бичүүлэн тэгээ алдаагүй нь юу юм гээд бас хайгаад ах чи хэвсэн шүү дээ тийм. Тэгэхээр 150 сая үүсмэл үгийн сан гэдэг чи одоо хайшаа одоо монгол хэл тэр чигтэй юм хайшаа тийм. Нэг иймэрхүү юм байж байгаа. Тэр чаас үг чинь янз бүрээр хувирн тийм. Хувирл болгон дээр юм янз бүрийн гээгдэг үлдэв бензин төрмөд орж ирнэ чи айгүй төвөгтэй байхгүй юу. За тэгэхээр энэ бол хүний ажлыг амьдралыг маш сайхан хөнгөвчлж өгөхөөс гадна таны одоо чанарыг тийм гаралтын чанар гэх юм уу те одоо те ажил руу гаргаж байгаа, нийгэм рүү гаргаж байгаа, сошиал дээр гаргаж байгаа, эсвэл одоо энэ имэйлээр бичиж байгаа энэ бүх зүйл дээр чинь комент дээр чинь хамаа авахгүй. Ер нь бол хүнийг ингээд сайхан алдаагүй бичдэг ингэж харагдуулна гэсэн. Level up хийн гэсэн үг шүү дээ. Хүнийг одоо те бичгээр харилцахад чаатлахад хүртэл одоо юу гэдэг юм. Би бол шууд анхны дүгнэлтээ өгчдөг. Энэ хүн одоо хэр зэрэг боловсралтай хүн байна вэ гэдгийг те харж штэ буруу бичгээс яг тэгдэг те. Энд чинь нөгөө нэг хувцаар ухтаад гэдэг шиг яг тийм байхгүй юу? Онлайн орчинд одоо бидний хувцс нүур харагдах юм биш. Тэгэхээр одоо бидний нэг пост ингээд сошиал дотор яваал өнгөрлөө гэхэд тэндээс чинь шууд алдаануудыг л хүмүүс өндөж хардаг.
Тийм болохоор тэр хүмүүс дургу байх чинь хамаа авахгүй те. Угаасаа тэр өөрийн чинь энэ левелийг тодорхойлж байгаа өөрийн чинь те ийм одоо бичиг соёл хэр тайлагдсан бэ гэдэг чинь те одоо ингэ тодорхойлж байгаа зүйл болохоор энийг битгий удаа тэгэж тийм хүмүүстэй бэлэн удаа өгөөрэй. Битгий хүмүүсийг одоо өөрийг чинь муулах тэр шалтгааныг өгөөрэй. За дараагийнх нь бол мэдээж Kimo гэх тийм л оюунтай ийм аппликейшн байгаа. За юун хиймэл оюунтай Kimo гэдэг аппликейшн болчихоо. Хиймэл оюун дээр ашиглаад байгаа юм. Тэрийг айгуугүй. Кириллээс монгол хичгэрөө хөрвүүлэхэд ашиглаж байгаа. За Кириллээс монгол хичгэрөө хөрвүүлэхэд бас бид нар чинь за Кириллигаа сая болгочлоо болор дуурангаараа. За тэгвэл монгол хичгэрөө хөрвүүлэхэд ямар одоо бүүн асуудал гарна. За тий түрүүний тэр монгол Кирилл бичиг бол цаашаа энэ монгол хичээр бичнэ гэдэг бол дэлхийд байхгүй стандарт баг тий. Бараг ч ер нь бол байд юм уу монгол хичээл ганцаархна дээрээс доошоо зүүнээс баруун тишээ ингэж бичдэг баг. За тэгэж ингээл эвтүүлээ ямар нэгэн байдлаар аргалж ихээр аргалах боломж байхгүй. За тэгээ фонт нь байна, кейбордны одоо лейаут буюу одоо энэ одоо юу гэдэг тий гар байна тий гарных нь товчнууд нь яаж юу дарддаг. За энэ бол зүгээр техникийн асуудал. За тэгээ цаашаа бол үг үсгийн дүрмийн асуудал. За тэгээ дээрэс нь үгийн сангийн асуудал гэдэг. Бид нар чинь цоошин хэл сурах шаардлагатай болчихж байгаа. Цоошин одоо энэ дүрмийг сурах шаардлагатай. Ер нь цоошин бичгийг сурах шаардлагатай болчихж байгаа. За тийм болохоор энэ одоо хүнд ажиллаас бол одоо бид нар бол шаардлагаар бол бид нар монгол хичээл ашиглах шаардлагатай болж болно. Үгүй бол одоо тий зүгээр монгол хичээл сурмаар байж болно. Монгол хичээл өдрийнхөө тэмдэглэлийг одоо тий айгүй мундаг өнцөрх хүн болцсон тий би ч яста монголоо гэдэг монголынхаа соёлыг гэдэг гээл ингээ явчихсан чи монгол хичээл мэдэхгүй байх юм бол ямар хэрэг байх вэ тий тэгэх юм бол одоо ингээд монгол бичгээ сурах ч гэсэн айлсвал монгол хичээл бичиж гэсэн энэ техник технологийн болон энэ мэдлэгийн асуудал чадрын асуудлуудаа шийдэхтэй Kimo гэдэг аппликейшн ашиглах болж байна. За энэ бол ерөөсөө хэмэл оюун дээр толгуурласан Кирилл хичээс монгол хичээл рүү хөрвүүлдэг юм аппликейшн байна. Хэмэл оюун дээр толгуурласан. Хэмэл оюунаар бид нар хэл бичиг соёлынхоо энэ техникийн асуудал болон одоо энэ бид нар эрдэм бидлэгийнхаа чадварынхаа асуудлыг хүртэл шийдвэрлэж болж байгаа гэдэг бол энэ манай одоо болор софт компани маань өгж байгаа маш том ийм өөрсдөө тэ соёлд өгж байгаа өөрсдөө одоо монголчуудтай өгж байгаа маш том бэлэг маш том ийм хөрөнгө оруулалт юм а гэж одоо би харж байгаа. Тоодгүй одоо бүх монгол хүмүүс энэ монгол бичиг эргэн сэргээхийн цаг мөчийн одоо суурийг ерөнхийдөө тавьж гэнэ гэж ойлгож байгаа. Өмнө сэргээчихгээр биднэрт нөгөө технологи нь байхгүй тий. TikTok, Facebook дээр бичиж ихээр нөгөө нэг технологи нь байхгүй байгаа гэсэн. Одоо эн чинь ингэ сэргэж чинь гэдэг чинь босоо бичиг, уйгурчин бичиг энэ гэдэг үгүй шүү дээ. Монгол бичиг гэж ганцхан бичиг байгаа. Монгол бичиг. Яг үнэ. Тэгэхээр энэ бичиг маань ингэж гоё сэргэх суур хөрсөн ингэж гарч ирлээ гэдэг үднээс одоо монгол хүнийхээ хувьд үр хөвгтөө заахад ч гэсэн одоо бэлэн байна. Тийм шүү дээ. Тийм. Одоо энэ чинь Кирилл бичгээс илүү одоо бидний үндэсний бичиг байна шүү дээ. Тэ? Одоо уугурчин гэхээр нэг ууграас ч ороод ирсэн юм шиг альсгүй ингээ хөвтүүлчихээр араб юм шиг харагдаад идэг гэж яах шиг тэ. За ийм биш ээ. Эн чинь бол энэ манай Монголын жинхэнэ үндсэн бичиг тэ. Яг юм согд могд уг гаруулууд нийжлэн төстэй байж магадгүй. Тэгсэн ч гэсэн л ингээд эргүүлсэн босоогоор нь бичдэг. Тэгээ шал өөр одоо монголчууд ашигладаг. Энэ бол жинхэнэ бидний өв соёл. Ийм болохоор ийм зүйлийг бол гэж хадгалж авч үлдчихэж байгаа. Болор софтынхаа баярлаа. За Kimo гэдэг аппликейшнийг бид нар бас мэдээж PC молоос ийм бит лицензийг нь хямдралтай үнээр авах боломжтой. Мөн дээрээс нь онлайнаар авъя гэх юм бол Kimo.mngl.net гэдэг хаяглал ороод ингээ онлайнаар лицензийг авчих боломжтой юм байна шүү. Гайхалтай. За баярлалаа. За одоо нөгөө prompt engineering ярьж байгаа шүү дээ. Prompt engineering буюу одоо хэрхэн бид нар хүний хэлээр програм одоо бичих бай тэ одоо хэрхэн хиймэл оюунаас зөв асуулт авахын тулд зөв хариулт авахын тулд сэтгэл зүйч болох бай гэдэг ийм ярьж байгаа. За түрүүн болон персона гэдэг юм ярьсан. Персона гэдэг бол ерөөсө дүр оноо чинь тэ дүр оноосноор бид нар хариултаа илүү нарийн мэрэгжлийн төвшөнд авах боломжтой. Хоёрт болохоор энэ контекст гэдэг юм байсан. За энэ мэтлэн нэлээд эдийн байгаа. Ер нь бол энийг одоо ингээд дотор нь задлаад ингээд ярьцгаая. За таалуур гэдэг. Одоо бид нар бол одоо ямар бүтцтэй одоо тухайн ер нь одоо бид нар хиймэл оюунтай ямар ажиллагаатай ямар одоо юм бүтцээр хамтарч ажиллах вэ гэхээр за мэдээж хамгийн ихэнд даалгавраа тодорхойлно. Юу хийх гээд байгаа. Юу одоо юу хүсэж байгаа гэдэг юм тодорхойлно. За түрүүн бол персона гэдэг юм ярьсан те хамгийн үр дүнтэй одоо бүх промптууд бол бүгдээрээ персонагаар эхэлдэг. Ер нь бол хаанаас ч гэсэн за хамгийн энд зориулсан хамгийн лаг промпт юу вэ гэж интернетээс хайх юм бол эсвэл ийм промпт өгөх юм бол илүү одоо энэ тал дээр зөв тэ хариулт өгдөгөө гэдэг иймэрхүү юмнууд байх юм бол бүгд дандаа тэгж эхэлж байгаа. За чи тим мэрэгжилтэн болж жүжигл. Чи бол ерөөсөө тим юмний эксперт энэ гэж дандаа ингэж эхэлдэг.
За тэгэхээр энэ бол ерөөсөө хамгийн чухал түлхүүр нь хамгийн чухал одоо хамгийн гол эхлэл гэсэн үг шүү дээ тий зөв хариултын. За нэг иймэрхүү. За дараа нь болохоор үр дүнгийн форматыг бид нар заавал тодорхойлж өгсэй гэдэг. Бид нар зүгээр л аваачаад гэдэг тим өгөөтөх гэдэг юм бол ямар ч хамаагүй форматаар өгч. За ихэнхдээ л нөгөө нэг ийм bullet point нөгөө нэг юу гэдэг чинь лист одоо юу гэдэг те ийм жагсаалт байдлаар л өгч те. Гэтэл хэрвээ миний хүсэж байгаа зүйл ямар нэгэн форматтай байлаа гэж дээ. За окей, ийм хүснэгт байдлаар би хүсэж байгаа бол тэр хүснэгт гэдээ бичиж. Надад үр дүнгийн хүснэгт байдлаар өгөөрэй гэж хэлчих юм бол үр дүн чинь яг л зөв гарч ирнэ. Үгүй бол те листээр гаргаад ирлээ шүү дээ. Хүснэгт байсан шүү дээ. Ингээд чинь за нэг токны зардал гарна. Хоёр дугасаа те одоо ингээд анханасаа ингээд буруу промпт өгчхөр одоо буруу юм гаргаж ирж байгаа юм шиг тийм өөрийнхөө хүслийг бүрэн тодорхойлж өгөөгүй л гэсэн үг шүү дээ. За юм Excel форматаар, Word форматаар, за тийм формат ч одоо файлаар шууд гаргаж ирнэ гэж байхгүй л да. Гэхдээ ер нь бол юм бүтцийг нь тодорхойлоод өгч болдог анханаас. За чи яг л ийм 3 ийм лист гаргаж ирээрэй энэ төр гэж бас хэлж болно. Тэ 3 одоо ийм элементтэй лист гэхээр ч одоо 3 зүйл багтаасан жагсаалт гаргаж ир. Хамгийн ихний 3-ыг нь надад дурд ингээд enter гэдэг ч юм уу те. Альсвал 3-3-аар нь багцлаад надад өг. Дандаа хаус гэр хэлсэн байдлаар надад өг гэдэргээд. Ер нь бол гаралтынхаа форматыг бид нар яаж тодорхойлж болно гэсэн. Тэгэл араас нь дахиад ингээд prompt бичих альсвал араас нь дахиад өөрөө гараараа энзэлж авахгүй тулд бид нар бол формата хамгийн ихнээс нь одоо ингэж хэлж өгснөөр маш чухал одоо яг тэр чин зөрөөс үр дүн гаргаж ирнэ гэсэн. Тэгвэл ингээд листээр гараад ирсэн юмыг жагсаалтаар гараад ирсэн юм хүснэг тулгыг гэхээр чинь тэр түн чи ямар нэгэн алдаа үүсэх байхгүй. Анханаас нь би хүснэгт байдлаар гэсэн бол тэр чинь за тэгвэл хүснэгт байдлаар бичих юм би яах ёстой вэ гэдэг бодож хагаад илүү зөв үр дүн төрнө гэсэн. За яг иймэрхүү зүйл. За өнгө аясаа тодорхойлж өгөх хэрэгтэй. За тий ойлгох гэж хэлбэрхэн за жишээ зөвөрлөл ихтэйгээр юу н тайлбарлах хэрэгтэй тий яг л найзтай тайлбарлаж байгаа юм шиг нөхөрсөг бай энтергээ хэлчих болно тий иймэрхүү байдлаар бол би өөртөө тайлбарлаж гэнэ эсвэл би өөрөө сурж гэнэ үү гэдэг ч юм уу тий за нэг өгүүлбэртэй бодлого өглөө гэж бодоход тэр өгүүлбэртэй бодлогоо чи одоо надад яг зааж байгаа юм шиг гоё тайлбарлаа гэдэг алхам болохмаар нь тайлбарлал гэх юм бол өөрөнд тайлбарлаа гаргаад байна. Тэгэхгүй бол зүгээр л нөгөө хариуг нь гаргаж ирээл болчих гээд шүү дээ тий за тэгээд жишээлбэл одоо ажил хэрэгж мэрэгжлийн бай энтергээд хэлчих болно. Тэгэх юм бол илүү формалны нэг тийм хариултуудыг өгнө. Мотивацлог өнгө аястай бич энтергээ те. Ер нь бол ингээ өнгө аясыг тодорхойлж өгөх хэрэгтэй. Тэр гарч ирж байгаа үр дүнгийнхэн те. За яг рафчиг бичиж болно. За эсвэл одоо те айгүй гоё ингээ те хүнд ойлгомжтойгоор бичиж болно. 6 настай хүүхдэд ойлгохоор тайлбарлаж өнгө аясыг одоо тодорхойлоод байна шүү дээ. Өнгө аяс энэ гаралтын форматыг тодорхойлоод байна гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар. За хязгаарлалт тавьж өгөх хэрэгтэй байдаг. Юу хийх ёстой вэ гэдгийг хэлэхээс гадна юу хийж болохгүй вэ гэдгийг тодорхойлж өгснөөрөө бид нар нөгөө нэг магадлалыг ч хамаагүй нөгөө зөв тийш нь хашиж өгч гэн гэсэн үг шүү дээ. Одоо ингээд алдаа гарах магадлалыг нь багасгаад өгч гэн гэсэн үг хашаад. Тэ. За чи ерөнхийдөө энийг хийхдээ ийм зүйлийг битгий хийгээрэй. Битгий ингээрэй, битгий тэгээрэй гэдэг юмнуудыг хилээд өгчих юм бол одоо нөгөө илүү зөв тал руу илүү одоо сайн ажиллана гэсэн үг. За тэгвэл ихэнх л токенууд нь дандаа өөрөө чинь хүсээгүй чиглэл рүү гараа авчих гэсэн үг шүү дээ. Ямар ч хэлсэн толгоогоо ашигладаг. Толгоо бол хамгийн хямдхан ийм зүйл. Маш хямдхан ажилдаг. Одоо бид нар бол нэг хэдэн мянган токен чүлээ гаргаж ирэхэд тулд нэг юм хэдэн грамм ус уцлахсантай адилхан иймэрхүү энерги шатааж ингээд тэнтэйгээд байгаа байхгүй. Одоо тэнд клауд төр ч юм уу те энэ тэнд ингээд нэг юм энерги шатаалт болж байгаа. За тэгвэл энэ тарих гэдэг зүйл чинь болохоор нөгөө хөрөгчний жижигхэн лампны жижигхэн чийдэн шиг юм ажиллаж байгаа ийм хэлбэрхэн ийм хямдхан ажиллаж байгаа зүйлээ сайн ашиглах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний үр дүн илүү сайжрах гэдэг шүү дээ тий. За тэгэхээр энэ дээр юу тодорхойлж өгдөг тэр хязгаарлалтуудаа залхууралгүйгээр за ямар байж болохгүй лээ гэдэг хүртэл цуг бодож хагаад тэг ингээд анханаас нь тодорхойлоод өгчих юм бол одоо авч тавихад буруу тийшээ яваад өгөхөөс нь сэргийлж яах гэсэн үг. За энэ бол аюу тийм чухал. За нэг том даалгаврыг богинохон олон жижигхэн даалгаврууд болоод задлах хэрэгтэй. Гэл нэг юм ингээл ер нь бол хүн ч уншихад айгүй ядаргаатай байдаг шүү дээ. Ингээл нэг юм үргэлжилсэн юм урт өгнүүдийн юм өгүүлбэр хідэн мөр өгүүлбэр авахар ингээд цаан чи яаж байгаа вэ баахан логик юм зүй тогтол энэ төр гаргаж ингээл толгой дотроо бүүн байшин шиг юм босгох хэрэгтэй болж байгаа. За тэгхгүйгээр энийг ер нь бол жижигэн өгүүлбэрүүдэд задлаа л гэсэн үг. Тийм тэгэхээр өөрийнхөө одоо энэ өгж байгаа бүх зүйлээ ер нь бол тэр даалгавар нь байна уу одоо энэ нөгөө нэг хязгаарлалтууд ч юм байна уу тийм энэ контекст нь байна уу өнгө аяс нь байна уу хамаахгүй бүгдээрингийн маш аль болох богинохон жижигэн өгүүлбэрүүдэд задлаад ингээл хүчээд. Тэгэхгүй бол ингээл араараас нь залгуулаа хүчээдэх юм бол одоо химэл оюуны чинь ойлгогдсон илүү муудаж эхэлдэг. Тэгэхээр богинохон болгоод
цэгээ тавиал богинохон болоод богинохон өгүүлбэр хичээл цэгээ тавиад ингээ яваадах юм бол дорн ингээ ойлгоод ойлголтуудаа нэгтгэхэд ингээд яваад байна гэсэн үг. Нэг дор нөгөө олон асуулт битгий тавь гэдэг шиг юу юм бэ? Яг нь нэг дор олон асуулт тавьж болно. Гэхдээ тэрийг юм үргэлжлүүлээд биш нэг том асуултыг олон жижигхэн асуултаар задлчих. Тэгэх юм бол илүү сайн ойлгоно гэсэн үг. Нэг дор явуулж болох юм уу тэрийг? Тийм нэг дор явуулж болно. Ер нь бол хүнд ч гэсэн ер нь тэгэх хэрэгтэй байдаг те. Бид нар юм бичихтэй хүнээс юм асуухтаа гэсэн нэг ингээл бичээл араараас нь усруулаад ингээд бичээд нэг өгүүлбэр дотор бүгдийг багтаачих юм бол хүн чинь тэрийг ойлгох чид хэд удаа уншдаг байхгүй юу? Тэгэхгүй жижигэн би ингээд тэгээд цэг тавиад тэгээд ингээд цэг тавиад тэрнийхээ дараа ингээд яваадах юм бол хүн илүү сайн ойлгодог. Одоо шат чатаар жижигэн тоосгоор ингээд толгойд дээр өөрөө тавиад ахаар хялбархан болж байгаа гэсэн. За энэ бол зөвхөн хиймэл оюунд ч биш одоо энэ хүнд ч гэсэн тэ хэрэг болж байгаа. За нэг иймэрхүү. За асуулгах гэдэг юм байгаа. Би хичнээн сайн контекст одоо нөө тухайн контекст гэж одоо нэг нөхцөл байдлаа гэсэн үг шүү дээ. Нөхцөл байдлыг хичнээн сайн тодорхойлж өгөөд хичнээн толгойгоо ажилуулад зарим юм мартаж болно шүү дээ. Гэтэл хиймэл оюунд зарим зүйл нь тодорхойг үлдчихэнгүүд эн чи юу вэ гэдэг нэр энийгээ өгөх мартцсан биш гэдэг. Ийм тодорхой юмнууд ихэнхдээ бид нар айгүй хитрхийг бодохоор юм энгийн юмнуудыг хэрэгжүүлчихдэг байхгүй. За тэгсэн чинь энэ асуулгах гэдэг юм хэсэг байна. За тэрэн дээр болохоор бид нар промпт авчих та. За чи ингээрэ тэгээрэ чи бол тэр шүү. Чи ингээрэ тэгээрэ чи ингэж болохгүй тэгж болохгүй. Иймэрхүү хүн байстай тэ иймэрхүү форматтай надад өгөөрэй гэжсэн араас нь иймэрхүү юм бичин гэсэн. За чи энэ дунд тодорхойгүй санагдаж байгаа хамгийн чухал гэсэн 3 асуултаа надаас асуу. Хариултаа өгөхөөс өмнө гэдэг ингээд өгч чинь. За тэгээ явуулангууд чинь эхлээ хариулт өгөхгүйгээр эхлээ өөрөө чинь 3 асуулт асуу. Нөгөө нэг өөрийн чинь тодорхойлж өгсөн чухал юмнууд дунд чинь одоо нөгөө нэг нөхцөл байдлаас чинь тодорхойгүй байгаа зүйлүүдэд нөхөр асуучна гэсэн үг. Тэгээ асуух асуулт байхгүй ч ямар нэгэн 3 асуулт гаргаж ирж хаад асуу гэдэг өгчнө гэсэн үг те. Тэгэх юм бол нөгөөт чинь одоо хамгийн чухал энэ өргөдүүлсэн байж тэгэл хамаг юма биччихсэн те. Тийм би яаж турхан борох гэж хичээсэн өөрөө жинг хүчээг болсол насыг хүчээг өнтер байх юм бол нас чи идвэгээ асуух түн нэрээ тийшдэг гэдэг иймэрхүү зүйл байнга орхигддаг. Тэгэхээр бол энэ 3 асуултыг эхлээд асуугаарай гэдэг ч юм бол тэгэл нөгөө насыг чи мэдгүйгээр шал хамаагүй юм өрчин гаргаад өгсөн тэр үн одоо ягаад миний насыг мэдгүй байгаа юм бах та гэд нэрээ тийш би насаа өгөөгүй шүү гэж яхаа оронд зүгээр асуучих гэж авчиж. Цаад чи өөрөө мэдээл асуучих. За ойлоо төр байж хагаад өргөлжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулнаа. Тэгэхээр аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе. Одоо аянийг явуулж байгаа Unitel компани маань өнөөдрийн нэвтрүүлгийн хоолмжийг олгож байна. Тэгэхээр Unitel Group бол хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг гэдэг нэртэй юм нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. За энэ ажил бол хэрэгжснээр хичнээн хүн одоо яг тий цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэгдсэнийг бол мэдэхгүй одоо нөгөө ийм зүйлийг чинь сануулж хэлж байна гэдэг нь өөрөө их чухал юм билээ л тий. Тэг энийг яг хэн хийх нь тодорхойгүй тий маш олон хүн ингэж олон янзын байдлаар хохирсоор ирсэн бид нар ч одоо зарим нь одоо ийм юмд итгээд ахтаа яах вэ гэд шоолж идэг ч юм уу зарим нь одоо баг ямар ч мэрэгжлийн хүн байсан хурдгачаар юм байж ах юм уу те ерөөсөө хэн хэнийг гэж хэлтгэхэргүй цахим ловер гэдэг зүйл бол ерөөсөө газар авсан технологи хөгжихийн хэрээр одоо нөгөө муу юм нас сүүдэртэн давхар хөгждөг гэдэг шиг те ийм зүйл болоод байна. Тэгэхээр эргээд нөгөө одоо уг эзэн нь олддгоо AI байж идэг ч юм уу те за эсвэл одоо гадаад дотоод хаанч Африкийн нэг хотоос ч байт юм уу те ийм зүйл болоод ингээд наашаа харж одоо те энийг цаашаа харж үйлнэ гэдэг шиг ийм зүйл одоо бидний эргэн тойрны хүмүүс хүртэл олон тохиолддог. За тэгээд нэг линк руу дараад ордог iPhone хожлоо гэл те. Тэгэхэд хожлоогийн нөгөө Gen Z хоцлоо гэвчсэн те. За эндээс ахуулаад одоо ингээд нөгөө ловрын юмны чинь сэжүүр болж байгаа байхгүй буруу бичигдсэн байх байт юм уу. За тэгээд эргэн тойрныхоо хүмүүст нөгөө романтик залиланч гэдэг ах шиг бүр төрөл бүрээр те байж болох ийм олон аргаар одоо энэ залилан гэдэг зүйл явж байна. Тэгэхээр одоо Unitel компанийн бол маш юм нийгэмдээ хэрэгтэй энэ хэлбэр аргаар мөнгөтэй болох те хөрөнгө оруулалт бол илүү хурдан одоо ашиг олох төдий урьдчилгаа шилжүүлэх юм бол одоо илүү их мөнгө шилжих гэж байгаа юм шиг нэг те нэг юм хожуулах гэж байгаа юм шиг иймэрхүү зүйлийг хэрдэгэ. Тэгэхээр нэгдүгээрт бол одоо Unitel Group-ийнхаа хамт олонд бол маш их
баярлж байна. Одоо яг нийгэмдээ хэрэгтэй юм зүйл хийж байгаа гэдэгт. Тэгээ хоёр тэгвэл нөгөө хүн бүрийн нөхцөл байдал орчинд одоо тэгээ захин орчинтой харилцаа гэдэг өөр байгаа учраас арай жоохон мэдж байгаа нэмээ өвөдөө хэлээд өгдөг ч юм уу те. Дүүнертэй сануулад өгдөг ч юм уу. За захим зайлан гэдэг ийм зүйл байдгийг шүү гэд нэг удаа хэлээд өгнө гэдэг чинь те. Нэлээд хэсэг хугацаанд бас тэр хүнийг хамгаалах маш том юм хамгаалт болох юм билүү гэж бодож байгаа. Тийм шүү дээ тий. Тэгээ нэг анхааруулга гараад нэг биш одоо олон лойруудыг хааж идэг. Гэтэл одоо хин энийг чинь хийх гэдэг асуулт гарч ирэн тий. Хин ч ашиггүй зүйл байхгүй юм чинь. Зөвхөн тэр сонсож байгаа хүмүүсээ л ашигтай. Тэр анхааруулж байгаа хүндээ нэг тийм ашиг байхгүй. Яг хоо бид нар бол нэг ах トゥ нэртэй анхааруулна. Тэгээ үгүй шүү дээ. Ер нь бол бид нар чинь тэгэл ингээл мартчихдаг ингээл орхио авчдаг. Мэддгүүд нь мэдж байгаа юм чинь ингээд мартчихна. Мэдгүүнүүд нугасаа мэдхгүй юм чинь тэгээд ингээд хогроод үлддэг ийм л юм болж байгаа. За тэгээ би хүртэл ингээд гайхал тэ энэ юу болоод идэг ингээд яагаад ийм ачаач юмнууд яваад идэм бол тэгээд тэ нэг удаа мөнгө шилжүүлээд үзмэр чим шигнүүд явчлаадаг тэ хүмүүс ингээд чат матан дээр нөө өстө мөнгө ороод ирлээ инглээ тэглээ гэл тиймэрхүү болонгоч чинь тэ би хүртэл гайхал хоо энэ нэр юм бах та гэж бодвол тэ тийм болохоор иймэрхүү зүйлүүд бол нэг ахтар итгэхэд бол хэрэггүй. Итгээд бол юуны чинь горцны чинь гарцл болно. Тэ мянгад нэг удаа болж болдог гэдэг юм гордлог бол хүн болгон дотор байждаг. За тэгвэл тэр мянгад нэг удаа болох гордлог чинь бол тэ үнэхээр болчлоо гэж бодвол тэр чинь бол өөрөө чи амьдралд бол тус биш одоо нэрмэсэл болно тэ дэмийл юм болдог. Ихэнх одоо гинт байцсан хүмүүс бол бүгдээрээ ингээд дампуураа дуустдаг. Тийм болохоор тийм иймэрхүү юмнуудаас холхон явхаас гадна одоо энэ бидний одоо үүргийг бидний өмнөөс одоо тэ энэ таниулах үйл ажиллагаа хийж байгаа Intel компанийн бол юм нийгмийн буян хийж байгаа ийм чухал юм хийж байгаа ийм чухал одоо мессежийг бол ингээ аваад нийгмийн ажил хийгээд байна шүү дээ тийм ийм сайхан юм хийж байгаа бол Intel компанид маш их баярлалаа. За түрүүн чинь бид нар болохоор нэг том даалгаврыг асуулгаад дууссан тийм дараагийнх нь болохоор chain of thought буюу одоо нэг юм алхамаар бодуулах гэдэг юм арга байна. За тэр нь болохоор за удаан бодогдсмоо илүү ухаалаг хариулт өгдөг юм л аа. Энэ их сонирхолтой. Бид нар хичнээн их энерги зарцуулаад хичнээн их тооцоол зарцуулгацмаа энэ химэл оюунуудын хариулт сайжирдаг. За тэнгуут нь бид нар энийг яаж илүү сайн үр дүнлөө хөтэлдэг вэ гэхээр чи сайн удаан бод гэж илж болно. Нилээн тэ няхуур бодон тэр гэдэг аль эсвэл хэдэн минут бодон тэр илчиж болдог. За энэ донд бас нэг юм сонирхолтой юм болохоор за жишээлбэл яг орчин үеийн ихэнх химэл оюунууд бол reasoning, thinking гэдэг иймэрхүү модельудтай болсон. Одоо модельүүдтэй чадваруудтай болсон. За энэ чадвар нь яадаг юм гэхээр өөртөө чатлаад ингээд. За нэг иймэрхүү юм болов хэрэглэгч надаас ингэж асуулаа. Энийг юу гэж ойлгохгүй. За ингэж ойлгож болох юм бол биш тэгэж ойлгох юм байна гэдэг доторх бодлууд яваад. Тэгэхээр ихэнх нь тэрийг нуучдаг. Гэхдээ ингээд дараа дарах юм бол ингээд бодол нь ингээд урсаа харагдчихдаг те. Ингээд бодоод. Тэгээ бодох тусам нөгөө нэг энэ оюун одоо өгж байгаа оюунлаг чадамж нь сайжраад байгаа байхгүй. Илүү ухаантай л болоод байна гэсэн. За тэгвэл энийг чинь тэр орчин үеийн химэл оюуны загварууд бол бүгдээр ингээд чадвар болгоод ингээд өгсөн гэсэн. Бүгд хариулт өгөхдөө дандаа эхлээ боддог. Дандаа reasoning хийдэг. Гэхдээ хитгэн одоо жилийн өмнөх ч ер нь бол хитгэн сарын өмнөх л модельүүд бол одоо бол энэ те боддгоо альсвал хурдан загварууд ч юм уу иймэрхүү загварууд бол ихэнх нь бодохгүйгээр хариулт өгч байгаа. Тэгэхээр иймэрхүү загваруудыг хүртэл бид нар ийм албаар чи бод гэж хэлснээр болохоор илүү тэгж юу яачдаг. Илүү сайн үр дүнд гарч идэг. Анхнаасаа химэл оюунууд бас ингэж өөртөө ингэж сургагдсан байдаг. За жишээлбэл иймэрхүү асуултуудад одоо өгүүлбэртэй бодлого байлаа гэж тэл та нэмж хасж өржүүлж хаваалдаг айгүй ийм хэцүү өгүүлбэртэй бодлого байлаа гэхэд өгүүлбэртэй бодлого өгчөөд тэгвэл шууд хариултыг хэл зөвхөн хариултыг хэлгээд хэлэхээр их ихтэй алдаад өгдөг. Ягаад гэвэл бодож хэмждэг байхгүй тэр тунд шууд хариултаа хэлэх гээд бодож чадахгүй болохоор ухаан айгүй муу байдаг гэсэн. Тэнгүүд дандаа ингэж хариулдаг. Одоо би өгүүлбэртэй бодлого ингээл өгчөнгүүд цаад чи ингээд хариултаа хэлэхгүй ингээд эхлээд ингээд тайлбарлаад эхэлдэг. За надаас та ингэж асуулаа. Тэгээ өгүүлбэртэй бодлого нэг иймэрхүү байна. Тавилан нэг иймэрхүү юм байна. Тэгээд асуулт нэг иймэрхүү юм байна эдэр гэдэг. Нэг хариултаа хэлэхдээ бодохдоо нэг тэгээ яриад байдаг. Яг хүн яг тэгдэг байхгүй те. За хүүхд төрж ирэл нэг өгүүлбэртэй бодлого альма 5 айлан байжээ гээл те. Тэнгүүд ингээл эхлэнгүүд за энэ яаж вэ? Альма тэтэй айлан байсан байна гэд өөрөө одоо хугацаа хэрэгтэй байна. Өөрт нь хугацаа хэрэгтэй. Өөрт нь бодох ийм юу хэрэгтэй байгаа байхгүй те шалтгаан гаргаж байгаа байхгүй те тэгээ тэр тэгж явахдаа тэр хүүхд тайлбарлаад байдаг тэр хүүхд цуг удаад байгаа байхгүй яг энтэй адилхан ер нь бол ямар ч өгүүлбэртэй бодлого юу ч өгсөн гэсэн ингээд ийм тайлбарлаад байгаа юм шиг тэгвэл тэрнээс нь бид нар
одоо ингээд тэр шагаад те за ишээ чи шууд хариултаа хэлчихтэй амар ядаргаад янз бүрийн тийм битгий юм тайлбар тавиад гэж болохгүй. Харин ч тайлбар тавиулж байгаа хэрэгтэй. Чи надад юу гэж бодож байгаа алхам болохмаар хэл. Бүр алхмуудын заагаад өгчүүл зүгээр. Эхлээд одоо энэ өгүүлбэртэй бодлого дундаас те тавилуудыг нь ялгаж тавь гэдэг чи. Одоо бид нар өгүүлбэртэй бодлого бодохдоо багш нар бид нар тэг заадаг байсан шүү дээ те. За эхлээд ингээд ховсогчудаа олчин дараа нь ингээд ховсогч болгонда юунуудаа утгуудаа өгчин те. Тэднийг нэмж өржүүлж хуваах нөгөө нэг томьёонуудаа гаргаад ирнэ. Ингээд эцэст нь боддоо шүү дээ те. Өгүүлбэртэй бодлогыг задлж гин гэсэн үг шүү дээ. Яг энэ задлах процессыг заавал хийх хэрэгтэй. Ингэж хэмэл оюун илүү сайн үр дүн өгдөг. За гэхдээ бол яг сүүлийн үеийн бүх юунууд бол хэмэл оюунууд бол reasoning thinking гэдэг модельүүд стай болцсон. Эдгээр бол өөрсдөө дотроо ингэж бодох юм хийдэг болцсон байж байгаа. Тэгээ хариултыг шууд хэлж чадна. Гэтэл сонирм могостой шууд хариултыг хэлэхээр муу хариулт өгдөг гэдэг бол айгүй бодууштай зүйл байхгүй юу? Яг хүнтэй адилхан могостой. Тий. За тэгээд одоо бид нар хэрвээ тэр бодлыг нь гаргуулж ирснээр чи ингээд бодлоо нуулгүйгээр өчээрэй гэдэг ингэснээр болохоор дараа нь юун дээр алдсыг нь одоо алдаатай хариулт гэх юм бол юун дээр алдаад байгааг бид нар мэдэх боломжтой гэсэн. Энэ контекстийн буруу өгсөн байсан байж гэдэг ч юм уу. Бодлыг нь уншиж байгаа. Туршиж үзмээр юм бэ те бодлоо бичээрэй хариулахтаа. Психоанализ гэлээд нь шүү дээ те бодлыг ингээд тэр тархин дотроос нь далд хомсрыг нь удалдаг шиг юу бодоод байгааг ингэж удалсараа бид нар хаана алдчихв. Би ер нь ямар мэдээлэлээр хангасангүй эсвэл энэ нөхөр юу буруу бодоод байна гэдгийг нь харчиж болдог. Олж болдог тий. За нэг иймэрхүү. За иймэрхүү зүйлүүд байгаа. Энийний дараагийнх нь бүр амар заяа. Энэ chain of thought гэдгийн дараагийн зүйл бол tree of thought гэж байгаа. Tree of thought гэдэг нь болохоор бодлын мод гэж ойлгож байна. Бодлууд нэг мод шиг салаалаа яваад байдаг. Тий. За энэний хамгийн гоё жишээ бол тий одоо ийм олон дөрүүдийг симуляцлах гэдэг арга байна. За жишээлбэл би ингэж болно. За чи нэг ийм хариулт хэлээрэй гэдэг те. За чи бол ерөөсөө ийм амар мундаг ийм тэр талын эксперт. За биологийн эксперт. За чи тэгээд ер нь бол энэ ДНК ер нь яаж одоо эс дотор хуваагддаг талаар надад айгүй тийм ойлгомжтойгоор олон нийтэд одоо те гэж айгүй тийм уран зоригтойгоор тайлбарлагдахаар ингээд тайлбарлаж өгөөрэй гэдэг. Тэгснэ дараа нь болохоор за чи ингээд өөрийнхөө бодлыг одоо өөрийнхөө гаралтыг хийж ингээд цэг гэдээ дуусгаарай. За тэнгуүтэ араас нь чи бол гэж байгаад те чи бол ингээд айгүй тийм сайн биологийн ажлуудыг шүүмжилдэг юм эксперт шүүмжлэгч гэдэг. Тэнгүүтээ одоо Б дүрийг оноож өгөөд нь шүү дээ те. За чи болохоор өмнөх одоо энэ хүний битсэн зүйлийг одоо юу байгаарай. Одоо ингээд шүүмжлээрэй. Тэгээд шүүмжлэх сэтгэлгээтэй бай. Битгий магт ерөөсөө яг л бүх үннүүдийг нь одоо те харамгүйгээр хэлмэлгээд ингээд тавьчихна. За тэнгүүтээ тэрийг дараагийнх дээр нь одоо рола юу гэдэг лээ нөө дүр А гэдэг л байгаа те. За чиний бодлыг бол энэ дүр Б шүүмжиллээ. Чи энэ шүүмжлийг нь өөртөө тусгаад энэ тэргээд ингээд хид хідэн ширхэг юмнуудыг үүсгэж хагаад ямар ч алдаагүй юм гарч ирэх гээд шүү дээ. Тийм. Ингээд явуулчих. За тэнгуү чи эхлээл А нэгж хариулт дуусангууд гинт Б сэрснээл те. Чиний эн чинь юм биш те. Тэр чинь тийм биш те гэлгүй гинт дахиад А сэрэл гээл те. Тийм. Яг үнэ тийм бохгүй те. Яг энэ сэтгэл зүйн хак хэрэглээд байгаа хөстэй те. Яг энийг чинь хэлээд байгаа бохгүй те. Хитлэл гिचний дүр үүсгэж болдог энэ дотор. За тэнгуүтэй бүр ингээд бүхэл бүтэн юм те одоо юм зөвшөлтслийн юм юу үүсгээд одоо консул үүсгэж хагаад тэр консулууд чи хоорондоо нэг нэгээрээ ингээл саналаа хэлээл би юунийгаа шүүмжлээд би юунтэй санал онлоо хэлээл нөгөө нэг юу дүгнэлтэ оноонуудаа өгөөл те санал хурааж мураагаал ингэж хагаад эцэст нь надад нэг хариулт өгч мөгдөг ч юм уу те альсгүй бас ийм байж болно. За чи бол намайг ажилд авах гэж байгаа те компани юу шүү одоо хүний нөөцийн менежер шүү. Тэгээд юу яа чи одоо надаас одоо ингээд намайг ажилд авах гэж байгаа юм шигээр гээд юу ярилцлага хийгээд. За тэнгуүтэ тэрнийхээ дараа гинт за чи ингээ өөрийнхөө ярилцлагыг дуусчих. Яг надад ингээд хүний нөөцийн тэ мэрэгжилтэн шиг л ханд. Гэтэ тэрийг дуусгангуудаа за энийг чи цэг гэж дуусгаад араас нь чи бол одоо ингээд надад хүний нөөцийн одоо энэ яаж компанид ажилд орох вэ гэдгийг зөвлөгөө өгч байгаа эксперт ментор гэж хэлж байгаа те. За миний өгсөн хариулт дээр чи задлан шинжилгээ хийж чаад юун дээр анхаарах вэ гэдгийг одоо ингээд надад харамгүйгээр намайг гомдчихгүй гэж бодохгүйгээр ингээд чин шударгаар хэлмэл энэ төр гэдэг ингээд хүчдэг. За тэнгуүчэл эхлээл за ингээд ажилд оролцож байгаа тий өөрийгөө танилцуулаа гэд би ийм тэд настай ингэдэг тэгдэг гэлэнгүүд гинт дараагийнх нь нөгөө нэг ментор чинь сэрэл тий за өөрөө чинь энэ тал дээр нэг жоохон асуудалтай юм шиг байна өөрийгөө танилцуулахдаа хитрхи битгий нуршаад адэр гэдэг ч юм уу тий за тэгэл ингээл
ажилд орох ярилцлагын тэрийг давтаж болно. Зайлшгүй хүнтэй хэрүүл хийж байгаа тий. За би маргааш чад гэдэг нөхөртэй хэрүүл хийж байгаа гэж одонгоотой тий. Чи бол ааш уу заяа. Чи өстэй ийм зан ааштай. Яг нөгөө хүнээ тодорхойлно. Харвард их сургуулийн биологийн ангийн шалгалтыг надаас аваа. Яг үнэндээ иймэрхүү байдлуудаар олон дүр оноогоод тэгээ тэр чинь ийм бодлуудын мод хэлбэрээр ингээд ургаад тэгээ бие биентэйгээ ингээд юугаад хураагдаад одоо юу гэдэг бие биенээ шүмжлээд бүр төрөл бүрээр ингэж шилжүүлдэг. Энэ бол үнэхээр супер майнд блоуинг юм зүйл байхгүй юу? Гэгэрч байна. За энэ бол нэлээд тийм сэтгцийн асуудалтай нөхөр угаад байгаа. Тэгэхээр бид нар энэ сэтгцийн асуудлуудыг нь ашиглаж чадна гэсэн үг те. Одоо ингээд манипуляц хийж болох нь байна. За түрүүний нөгөө нэг юу лээ олон туйлтай, хоёр туйлтай мөлтэй. Одоо туйлтай ч гэдэг лөө юу ч гэдэг лээ иймэрхүү байдлаар ер нь ашиглаад явах боломжтой байдаг. За түрүүний хэлсэн контекст буюу нөхцөл байдал гэдэг зүйл айгүй тийм чухал гэд хэлсэн те. Гэхдээ энэ дээр бол түрүүн хэлсэн юмнууд явж байгаа л да. Дэлгэрэнгүй багцмаа сайн. Дэлгэрэнгүй багцмаа аль болох би нөхцөл байдлаа юу контекстоо илүү сайн тодорхой, хичнээн сайн тодорхойлж өгнө, хичнээн дэлгэрэнгүй тодорхойлж өгнө. Төдий чинээ дэмэрх нь багсдаг гэж байгаа. Дэмэрх буюу халюцинейт гэж юм байдаг. Одоо ер нь бол ингээд санаанаасаа ингээд юм зөхөөхийг хэлдэг байхгүй юм. Огт сургалтын өгдөл дотор байгаагүй, огт хорон ертөнцийн дээр байхгүй юм зүйлийг санаанаасаа зөхөөгд аягүй өөртөө ихтэй бураад байдаг. За энийг халюцинейшн гэж байгаа. За тэгвэл ийм зүйл бол ерөөсө контекст сайн байх тусам багсдаг гэдэг ийм судалгаа байдаг. Тэгэхээр бид нар контекстоо буюу нөхцөл байдлаа хэдий чиний дэлгэрэнгүй тодорхойлж өгнө, төдий чинээ дэмэрх нь багсгана гэсэн үг. За тэгээд шал ойлгомжтой юм дээр бүдрээддэг юм л байна. Цагныг болтол ихэнх юм л оюунууд тийм байсан. Одоо жишээлбэл те би ингээд машина одоо ингээд машин хоолны газар 50 м-ийн зайд байна. Би машинаар явах уу гэд ихэнх нь явах гэж зөвлөдөг байхгүй. 50 м газар явах нь явчаачтай гэдэг ингэдэг. Гэтэл хүний эрэхтэй би машин явуулгын газар яах гэж явах юм. За ойлгомжтой шүү дээ. Машинтайгаа л явна зү. Гэтэ яг хөө сүүлийн үеийн тийм ухаантай хэмэл оюунууд бол гайгүй. Гэтэ өмнөх одоо хэдхэн сарын өмнөх ер нь ихэнх одоо хэмэл оюунаас суугаад үзээрэй. Өөртөө байгаа хэмэл оюунуудаас те энэ машинаараа тэ юу машин голын газар 50 м-ийн зайд байна. Алхах уу машинаар явах уу гэх юм бол машинаар алхсан дээр гээд хариулна. За бүр ухаантайнууд нь бол явах уу гээд машингүй явчихвал машин ухаалгаж байгаа машин ч үлдчихдэг юм байгаа зү тэгээд иймэрхүү хөөрхөн ашил асуулт. Гэтэл хүн бол хоорондоо бол тэгж ярихгүй байхгүй юу? Хүн бол би машин угаалгах гэж байгаа юм аа. Би тэднээсээ тийм хүү юм аа. Чи бол тийм шүү. Заяа өнтер гэж хагаад ингэж асуухгүй зүгээр ер нь бол бид нар ихэнхдээ энэ нөхцөл байдал гэдэг зүйлийг өөрсдөө нөхцөл байдлаа мэдрээд ингэ харилцаад идэг. Энэ дунд бол ингээ рафт сонсоод энэ юу яриад байгаа юм бол энд ойлгохгүй тохиол зөндөө өгдөг. За тэгвэл яг хиймэл оюунч яг тэгж ажилтдаг. Бидний тодорхой шал ойлгомжтой. Энд чинь агуус анханасаа юм хилүүлдэхгүй штэ гэж байгаа зүйлүүд ингээд ийм өөрөө шал ойлгохгүй ингээд үлдчихдэг ийм тохиолдод хүн гайхаад идэг. Хиймэл оюун гайхаад идэг. Би биенээ гайхсаар байгаа гэдэг дуудчихдаг ийм байж юм болдог. За тэгэхээр нэг иймэрхүү зүйл. За нэг урт өгүүлбэрийг олон богино өгүүлбэрүүдэд хуваа гэдэг. Төрөний нэг асуулт даалгавраа хүртэл ингэж олон хуваа гэдсэн чинь энэ контекст зэрэг ажиллана. Одоо яг л контекстаа нөхцөл байдлаа эргэн тойрны өөрийнхөө тодорхойлолт бүгдээр ингэ нэг үрчлэн маш жижигэн аль болох богино өгүүлбэрээр олон задлаад илүү олон юм өгүүлбэр болгож хуваагаад өгөх хэрэгтэй. За дээрэс нь хэрвээ тухайн хиймэл оюуны загвар чинь мультимодал буюу одоо зураг хүлээж авдаг, текстээс гадна одоо файл, видео энэ хүлээж авдаг юм бол аль болох тэр контекст буюу нөхцөл байдлаа тэр зургаар нь тэр юугаар нь видеогоор нь одоо аль болох дэлгэрэнгүй гэсэн тий. Одоо би нэг юм асууж байгаа юм бол нэг иймэрхүү юм гэж олон мянгуугаар тодорхойлж агаар зөв зургийн нөгөө авчдаг ч юм уу тий. Ингэх юм бол тэр чинь бас хариулт өгөх нь илүү одоо контекст нь илүү сайжирч ийн гэсэн үг байхгүй. Хүн ч яг адилхан байдаг шүү дээ. Хүн гээд амаараа тайлбарлаж яснаас ийм гээд харуулчих юм бол үн чинь ойлгомжтой юм гээд ойлгочдөг. За иймэрхүү. За тэгээд энэ одоо промпт дотор бас нэг заавал байх хэрэгтэй зүйл бол жишээ байдаг. Жишээ тайлбарлахгүйгээр өөрийнхөө одоо тий хүсэж байгаа зүйлийг жишээгээр тайлбарлахгүйгээр битгий юу ч асуу. За жишээлбэл олон янзын хэд хэдэн жишээнүүдийг дурдж болно. Ер нь аль болох олон жишээнүүдийг л дурд. Чадхаараа л олон жишээ дурд гэдэг юм тий. За нэг би нэг иймэрхүү юм хүсэж байгаамаа. Чи надад нэг ийм бичээд өгөөч гэснэ. За жишээ нь одоо тий энэ гэдэг интернетээс нэг гоё юм таалагдсан юм а ч юм уу. Эсвэл одоо би яг ийм байдалтай хүсэж байгаа гэдэг ийм жишээнүүдийг одоо формат байдлаар гэдэг шиг ийм жишээнүүдийг тодорхойлоод өгч. За альсвал бүр жишээг эсрэг жишээ гэж болно те хийж болохгүй жишээ. За иймэрхүү байвал тийм шүү. Иймэрхүү байвал гоё шүү гэдэг юм бүгдээр ингэ тодорхойлоод өгч юм бол хиймлээ явах нь окей наад чи ойлгомжтой. Тэ тэгэхгүй ойлгомжгүй ингээд жишээ дуртахгүй өнгөрч юм бол шал хажийн гаргаад өгчдөг би тийг араас нь. Тий араас нь дахиад нөгөө эн чин ийм хэрэггүй гэдэг ингээд бичих гэдэг байна. Дахиад юм бичгээд. За тэгээд эцэст нь одоо бид нар
гарч ирсэн үр дүнгийн дүгнэн. За мэдээж одоо дүгнэн гэдэг чи одоо үнэлгээ өгнө шүү дээ. За энэ миний хүсчихсэн зүйл мөн байна. За альсгүй миний хүсчихсэн зүйл биш байна. Огт бүр ингээд хадуураад алиараа авчлаа. Үн чин би энэ контекст өгөөгүйсэн байна гэдэг. Ер нь бол энэ дүгнэлтийг хийнэ. Тийм үү? Тий. Би өөр ер нь бол залхуурлаггүй нөгөө нэг өөр дүнгийн уншина гэсэн үг шүү дээ, тий. За уншиж хагаад энэ бол ерөөсөө энэ дүгнэх хэсэг гэдэг байгаа. За ингээд миний хүсчихсэн зүйл мөн байна биш вэ гэдгээ дүгнэн. За тэгээ тэрийг биччихнэ. За энэ бол миний хүсчихсэн зүйл биш вэ. Яагаад гэвэл би ийм хүсээгүй ингэсэн згсэн. Эсвэл би чамд ингэж хэлсэн биз дээ гэдэг ингээ хэлчихнэ. За тэгээд өөрийнхөө промптыг дахиж сайжруулж хагаад дутуу контекст гэсэн бол дутуу контекст өг, даалгавраа дутуу гэсэн бол даалгавраа өг, тий. Ингээд бүх нөгөө нэг химэл оюуныхаа алдсан зүйлүүдийг харж хагаад тэгээд дахиад ер нь бол промптаа сайжруулах гэсэн үг. Араас нь одоо шууд араас нь залгуулаад бичих гэсэн үг шүү дээ. Ингэн гэвсээ тэгнэ гэвсээ өмнөх бичсэнүүдээ дахиж үчих шаардлага байхгүй. Гэхдээ энэ биш байсан байх, тэр нь мөн байсан байх гэд дэлгэрэнгүй хийж хагаад дахиад автчих. За энэ эхнээсээ дахиад эхэлнэ. За хизээч бид нэр эхний ганц одоо юм бичсэн промптоос өссөн үр дүнгээ аавна гэж хордох хэрэг байхгүй. Юм байнга одоо тий тодорхой нэг юм уу хоёр юм уу 3 4 хичнээн бол хичнээн давталтын дараа гарч ирнэ гэдгийг одоо тийм хүлээлттэй байх. Тэгэхгүй нэг юм хичээл яг миний өссөн үр дүн гаргаж ирнэ гэж хүлээчих юм бол нөгөө гарч ирсэн юм санаанд ч юрхгүй тэгээд урамчин ухраад тий энэ тэнийг юм байна гэж удаад ингээд өнгөрөх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй би юу дутуу гэсэн байна гэдэг нөө дүгнэлт хэсэг дээрээ сайн бодож агаад энийг дутуу гэсэн байна. Ингээрээ тэгэрээгээд тэгээ хоёр дахь удаагаа давтдаг гэсэн. Тэгэхээр энэ бол химэл оюунтай бол дандаа ингэж ярьсан. Эхлээд одоо эхний шотоороо эхний одоо би буудалтаараа шууд онно гэж байхгүй. Тэгээд эхний буудалтаараа нэлээд зөрүүтэй явна. Тэгээд дараагийн буудалтаар арай жоохон төхөөлнө. Тэгээ бүр төхөөлнө гэж байгаа яг өссөн үр дүндээ очно гэсэн үг тийм. Тэгэхээр энийг бол байнга одоо юу санджаах хэрэгтэй гэсэн үг тийм. Давталт бүр дээр бид нар өссөн үр дүнлэг ойртож байна гэдэг одоо мэдэх хэрэгтэй. За тэгээд эцэст нь мэдээж бид нар өссөн үр дүндээ өрнэ. За нэг иймэрхүү зүйл. За нэг юм асууя. За. Миний хажууд нэг хоёр хүн ChatGPT-гээ загин живүүл их сайн тухай ярьжсэн л да. Би тэгээд очиод ингээд те юу яриад байгаа юм бэ гэдэг тэгмээр санагдсан. Энэ ChatGPT-г загинд замдрах талаар тэгвэл одоо илүү сайн байна гэсэн асуудал дээр юу хэлэх вэ? Гэхдээ яг хоо тийм янз бүрийн тиймэрхүү тохиолдлууд байна шүү дээ. Одоо тэр чинь бас одоо интернет дээр юу нэг ямар шоу гэдэг юм бочих хэрэгтэй. Форум байна гэж төсөөлчихсөн юм. Тэгээд тэр форум дээр бага экспертүүд байгаа ч юм уу те. Эсвэл тэр чиний ажилтан байгаа энэ төр гээд янз бүрийн нөхцөл байдлууд үүж болно. За жишээлбэл би захирал би тэгээд ажилтнаа юу гэж хэлвэл болох вэ гэдэг юм бол загнах юм бол илүү сайн үр дүн гардаг байж болно. Эсвэл одоо те чи бол айгүй мундаг мэрэгчлэн штэ. Чи иймэрхүү юм бол айгүй амархан хийчин. Ямар ч алдаагүйгээр хийчин мэчин гээд аль нь илүү үр дүн өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Загнаадах юм бол яг үр дүн өгч магадгүй. Гэтэ загнахаар те илүү сайн үр дүн өгж байгаа нь бол илүү нэг тийм цөөхөн үе шатаар ч юм уу те иймэрхүү байдалд зарим тохиолдолд гарч ирнэ. Тий. Зарим салбарт ч юм уу гарч ирнэ те. Заавал загнуулж ээж олигтой үр дүнд гарч ирдэг иймэрхүү салбарт бол загнаад явуул хамаагүй амар байдаг ч юм уу те. Иймэрхүү юмнууд бас гарч иржсэн тохиолдлууд байгаа. Яг аль нь үнэн удлыг мэдэхгүй ч гэсэн одоо ингэ бодоод үзлээ. Энэ нөхөр интернетээр сурсан. Энэ хиймэл юу? Тэгвэл би интернетээс юм асууж чинь гэж бод. За тэр цэсмэ одоо би нэг экспертээс юм асууж чинь. Нэг форум дээр орцсон те. Айгүй олон экспертүүд эдэг интернетийн форум руу орчоод би тэднээс хариулт авах гээд асууж байгаа л гэж бод өөрийгөө. Тэгэх юм бол би юу гэж асуух вэ? Загнаад агуу тэрийг та нар одоо энэ олигтойгоо хариулт өгч чадахгүй мангар юм уу гэдэг ингээд байх юм бол тэр чинь хинч хариулахгүй байхгүй юу? За хариулсан нэг олиггүй л хариулдаг юм дээ. Тэгвэл ингээд те та нар өстө мундаг шүү. Би нэг иймэрхүү асуулт байгаа байхгүй юу гэж те. Ингээд та нарт амархан юм дөө гэд ингэж асуух юм бол өстө баахан экспертад орж ирэл ам уралдуулаад ингээд хариулна шүү дээ. Тийм болохоор аль болох ийм эерэг байх хэрэгтэй гэж огнол зөвлөдөг. Яг го заримдаа ингээл гинт юунууд ч гарч ирэл сонь юм хэлнэ л те. Бити гуйгаатай те. Гуйх бол дими те. Шууд ингээд даалгавар өгмөг гэдэг. Гэтэл интернет дээр сургацсан үүдэл нь болохоор ингээд хүмүүс гуйсан илүү сайн хариултуудыг авсан байгаа гэдэг. Ингээд замдарт загнасан нь болохоор ингээд те. Ингээд тэр чигтээ хаягдсан айлгуулт орн хэрүүлэлүүдийг те хэрүүлэн чанартай байдаг. Иймэрхүү нь байдаг. Гэтэ яг го загнаад үзэхгүй юу да тэгээд. Аль нь илүү үргэлж. Энэ бол миний одоо энэ яриад байгаа юмнууд бол дандаа юм Google-ийн одоо
Anthropic гэдэг ч юм уу том компаниудын яг энэ мэрэгжлийн хүмүүсийн экспертүүдийн өгсөн юм зөвлөгөөнүүд байхгүй. Prompt engineer-члэг ингэж хийнэ. Энэ зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Тэр дотор болохоор загин замдар гэсэн ганц ч юм байхгүй. Ааха. Тий. За нэг иймэрхүү зүйл шүү. За тэр түрүүн олон экспертүүдийн зөвшөлтсэлгээд бичсэн те нэг олон экспертүүд байдаг инээ тэргээд. За нэг иймэрхүү юм ба. За агент гэдэг нэг юм байж байгаа сүүлийн үед бол. За агент гэдэг бол ер нь ихэнхдээ ийм багаж ашиглаж чаддаг. За өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан байгаа шүү дээ. Багаж ашиглаж чаддаг. За тэгээ дээрэс нь одоо юм өөрөө бие даа шийдвэрүүдийг гаргаад одоо ингээд үйлдэлүүдийг хийж чаддаг. Орчинтойгоо одоо орчноосоо мэдлэг мэдээлэл авах чадамжтай, дээрэс нь орчиндөө нөлөөлөх чадамжтай ийм хэмэл оюуныг хилээд байгаа. Ийм хэмэл оюунтай загварыг хилээд байгаа. Нэгэсэндээ маа гэд алах өгцөн те. За тэгээд нөгөөдгөр нь алахаар чи юу хүснээ цохиж болно гэдээ өгсөн байгаа юм бол өгөөд очоод дүг гэд өөрөө мэдээ шийдвэр гаргаад ингээд цохиж чаддаг. Ийм дүрийг агент гэдэг байгаа байхгүй. За тэгхийн бол тэр нөхөр одоо хүний толгой зөгчих нь эсвэл хадаасны толгой зөгчих нь гэдэг нь айгуу чухалчтай тий. За тэгээд тэрийг ингээд чи уустай мэрэгжлийн алхачин гэдэргээд анханаас нь агенттай ингээд заагаад өгсөн. За чи бол одоо ингээд алхах цохих гэдэг ийм багаж ашиглаж чаднаа. За тэгээд чи энэ алхах цохих гэдгээ болохоор энэ хүний толгойн дээр ашиглаж болохгүй энэ тэргээд бүгдээр ингээд хүний хэлээр тодорхойлоод өгсөн ийм зүйл бас промпт байж байгаа. За иймэрхүү байдлаар бид нар бас агентуудыг амар болж болдог. Ийм янз бүрийн мэрэгжлийн агент. За чи бол биологи эксперт гээд биологи эксперт агент. За чи бол ингээд мэрэгжлийн алхачин агент гээд ерөөсөө тий мэрэгжлийн алхачинтай болчихж байгаа. За тэгээ өөрийнхөө дор хүчнээ л болчихно ингээд тийм агентуудыг мэрэгжлийн агентуудыг гаргаж ирээд өөрийнхөө төлөө ажиллаж болно гэсэн үг. За иймэрхүү байдлаар ингээд сайхан промптуудаа өгöd явчихнаа. За сүүлийн үед бол бас контекст инженерчил гэж одоо промпт инженерчлээс гадна контекст инженерчил боёо одоо нөгөө нэг эргэн тойрныхоо тэр нөхцөл байдлаа тодорхойлж өгөх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгвэл нөхцөл байдлыг яаж тодорхойлж өгөх үү гэдэг тэр хүртэл инженерчлэл гэдэг иймэрхүү салбар бас одоо ийм мэрэгжил гараад ирсэн. За програмчлал бичих гэсэн хамаа авахгүй. Ер нь ямар нэгэн агентик ажиллагаануудыг хийхэд ч ер нь алгаа авахгүй. Энэ контекстийг контекстээр нь хэрхэн хиймэл аюух нь хангах вэ гэдэг иймэрхүү асуулт гарч ирсэн. За жишээлбэл нэг харилцагч чи бол ерөөсөө ингээд олон нийтэд харилцах агент шүү гэдэг те. Чамд юм уцаар ярих утас одоо утасны дуудлага ирэхээр сэрдэг мэрдэг энэ төр гэдэг те. Тэр хүмүүстэй ингээд аятайхан харилцчихдаг энэ төр гэдэг иймэрхүү юмнуудыг тодорхойлж өгөхөөс гадна юм багажуудын тодорхойлж өгнө. За чи ажлын энэ компани энэ мэдээллийн сайтууд руу ингэж хандах боломжтой. За дээрэс нь одоо тухайн хэрэглэгчийн одоо тэр санал одоо нэг CRM гэж яриад байдаг шүү дээ. Тухайн харилцагчийн мэдээлэл гэх юм уу те. Тэр харилцагч өмнө яаж компанитай харилцаж байсан бэ гэдэг түүх рүү чи ингэж орж харж болно гэдэг. Тэр харилцагчтай яаж харилцах мэдэх гээд шүү дээ. Иймэрхүү байдлаар энэ контекстыг энэ нөхцөл байдлыг нь яаж хангаж нийлүүлж өгөх вэ гэдэг бол маш том асуудал болдог. За энийг бол контекст инженерчил гэж ярьдаг. Энэ бол промпт инженерчлийн айгуу тийм нарийнсан хувилбар гэж ойлгож байна. За скил гэдэг юм байна. За агентийн промптж жагаад агент одоо үүсгэж жагаад бол скил гэдэг зүйл аягүй чухал. За жишээлбэл бид нар одоо ингээд баян ингээл те чи бол тийм хүн чи бол одоо ийм хариултаа ийм форматаар өгдөг энэ ч бас ингээл бичих гээл те өдөр болго нэг ажиллаад автаж хийдэг байлаа гэж тэл та. За би өдөр болго нэг мэдээ гаргадаг байлаа гэж бодох юм бол аягүй ядрагаадахгүй чи өстэй мэрэгжлийн мэдээний таймч гээл те тэгэл өстэй нөгөөтгөөс өдөр болго тачигт бичээл те аль суулын хуулж тавиал ингээл юмнуудын өөрчлөл ингэж яхаар энийг скил буюу чадвар болгоод суулгачдаг агентд. За тэнгууд чадвар болгоод суулгах ч юм уу тэр агент яах вэ гэхээр зүгээр л за өнөөдөр мэдээ юу вэ гэхэд дарангууд шууд нөгөө нэг скилж дуудаж авчираад нөгөө өмнө бичсэн юм чинь бүгдээ төрхгөө ороод ирдэг. Тэгээд энэ сайтуудаас ингэж аваад хамгийн чухлуудаа ингэж шүүгээд тэг хүнд ойлгомжтой ингээд гоё байдлаар ингээд ийм лист байдлаар ийм өснөгт байдлаар ийм одоо Word-ийн форматаар Excel-ийн форматаар ингээд гаргах чинь гээд бүх юмаа ингээд гаргах чинь би зүгээр ганц л юм хэлэхэд болно те. Өнөөдрийн мэдээ гэж хэлчихэд альсгүй өдөр болгон өглөө болгон 9 цагт гээл нөгөө скил ашиглаараа гэж хэлчихдэг. За иймэрхүү байдлаар бол бид нар бол хиймэл оюуныг янз бүрийн байдлаар ингэж ашигладаг. Одоо ингээд зөв ашиглахын тулд бид нар зөв оролт, зөв асуултаа асуух хэрэгтэй. Юу тарин түүнийг хураад гэхдээ яг адилхан бид нар зөв оролтуудыг өгч, зөв тодорхойлолтуудыг зөв нөхцөл байдлаар тодорхойлж, тухайн одоо хиймэл оюуныг зөв манипуляц хийж, сэтгэл зүйн хувьд манипуляц хийж ингэж зөв хариултаа гаргаж ирж чаддаг. За сүүлийн үед бол нэлээд гоё ийм юунод гарсан байгаа. Одоо ихэнх одоо агентик програмууд дээр бол те промпт бичдэг хэсэг дээр нь промпт инженер гэдэг нэг юм бас нэг юм агент байж байгаа. Тэр нэг юм жижиг юм ч юм уу те байж. Тэр дүг дарангууд тэр дотор чинь жижигхэн промпт инженер орж ирээд өөрөө чинь бичсэн юмыг нөгөө нэг том хиймэл оюундаа өгөхөж өмнө промптыг чинь сайжруулад өгдөг. За тэгэл одоо би те за өнөөдрийн мэдээг гаргаад өгвөл нөгөө нэг явуулахаас өмнө нөгөө промпт инженер дээр тарчна.
Одоо нэгэсэндээ чи бол өстой эксперт, prompt engineering expert гэл эхэлсэн нэг team нөхрөл агент хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ миний prompt-ыг сайжруулах гэл тэнгууд нөгөөд чинь нөгөө томдоо хэлнэ шүү дээ. За энэ ДНК яаж хувлагдсан бэ гэж асуусан чинь нөгөөд чинь за чи бол биологийн тэ эксперт гэл хэлсэн шүү дээ. Ингээ сайжруулад өгнө гэсэн үг. Тэгээ нөхцөл байдлын тэр чи айлсгүй өөрөөс чи асуух юм байх. Тийм. Тэгэхээр энэ мэтчлэн маш олон хиймэл оюуныг бид нар өнөөдөр зүгээр л нэг асуулт асуугаад эсвэл Google-с юм хайж байгаа юм шиг жижиг сажиг юм хайж байгаа юм шиг асуухын оронд одоо бид нэр бүхэл бүтэн ажиллаа хийлгэж болно, өөрийнхөө өмнөөс ажилуулж болно, өөрийнхөө өмнөөс хэрүүл хийлгэж болно те. Эсвэл одоо өөрийнхөө ажлын ярилцлаганд бэлтгэж болно. Өөрийнхөө жижигхэн компаниг үүсгээд тэр дотор те чи бол миний санхүүч, чи бол миний одоо те маркетингийн менежер, чи бол миний олон нийтэд харилцах агент гэдэг бага агентуудыг үүсгээд өөрийнхөө өмнөөс ч ажиллуулж болно. Бид нар яаж ажиллах, яаж зөв ажиллах, яаж үр дүн гаргах, яаж одоо өөрсдийнхөө үр ашгийг нэмэгдүүлэх вэ гэдэг бол ерөөсөө бидний нөгж байгаа энэ промптын энэ зөв одоо юунуудаас л болдог. Зөв хичнээн зөв өгсөн байна. Одоо саяны зөвлөд хичнээн зөв хийсэн байна гэдгээс л шууд хамаардаг. Тийм. Тэгэхээр зүгээр нэг жижиг асуулт асуу. Тэгээд хажууд нь яг саяны дүрмүүдийг дагаж жаад бас нэг асуулт асууж. Тэгээд шууд ялгааг нь тий 100%-аас 200% рүү өсөрж байгааг нь харах болно. За маш их баярлалаа. Баярлалаа. ChatGPT бол одоо өнөөдрийн бидний өдөр тутмын бас хэрэглээ болоо те хэн ашигласан нь илүү урд нь ингээд алхаад байна. Гэхдээ бид нар чинь үе хинч зөвлөж заагаагүй ингэж тэгж ашиглах шүү гээгүй болохоор нэг зүүн сунгороо гэдэг шиг энэ маань нэг иймэрхүү юм байна да гэх те тэгсийг явьжсэн чинь яг ийм шүү гэдэг юм тодорхой юмыг ингээд хэлүүлээд авцсан чинь нөгөө нэг сэтгэл зүйч дээр очиод нэг те сэтгэл зүйн блок нь арилж байгаа юм шиг айгүй гой цэлмэг тэнгэр шиг болж өглөө одоо битүүрийн харилцааг сайжруулж өгсөн хасаатай их баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107.3 хүсэлтгэлээр та бүхэндээ хүрлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүн оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх Unitel компани ивэнтэтгэж хамтарч ажиллаа. Ингээд дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигтаар иргэн уулзлаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.